За эргүү удаж байгаадаа таатай үзэгчтэй Game of Thrones 8 дугаар бүлгийн 5 дугаар анги буюу The Bells ангийн ревю та бүхэндээ хүргэх чинь. За юуны өмнө мэдээж энэ ревювийг бодит болгоход ревю хийх боломжийг олгосон хамтран ажиллагч Can Lounge-ийн хамт олон талархлаа илэрхийлмээр байна. За тэгээд мэдээж Can Lounge дээр бол хоёр ивент одоо үлдсэн байна. Can Lounge дээр маш гоё хоёр сонирхолтой үйл ажиллагаа болсон. Хойлоо мэдээж Game of Thrones сургалтайгаа холбоотой үйл ажиллагаа үлдсэн байна. За нэг нь бол хагасаа өдөр, энэ хагасаа өдөр буюу Бям гарыг өдөр 3 цагаас гал мөсний дун одоо цувралын 5 дахь ном болох Лууд бүжиг номын нээлтийн үйл ажиллагаа одоо энэ ч зураг нөх тийм энэ ч зураг нэж байна. Лууд бүжиг номын нээлтийн үйл ажиллагаа бол Can Lounge дээр өдөр 3 цагаас болно. Тэгэхээр тэрэн дээр бас эрцгээрээ номын нээлтээр бол орчуулгын редактор суугарч хүн ирж бас сонирхолтой яриа өрнүүлэн сэтгэлдээ хуваалцсан. Дээрээс нь маш гоё уралдаан тэмцээнүүд болно. Номын талаар хилцүүлэг явагдана, уншлагын хэсэг явагдана. Тэгэхээр маш сонирхолтой одоо нээлтийн үйл ажиллагаа болно шүү. Тэгээ 5 сарын 18-ны Бям гарагтаас эрцгээгээрэй гэж зөвлөмөр байна. Номны фэнүүд бас цуврал үзээд ном уншиж амжаагүй байгаа бол Жинэс бас номыг худалдаж авах боломж гарна. За номын бол 6 нийт одоо 5 бот 6 дэвтэр ном байгаа. За номнууд маань бол тэр чигээрээ яг энэ хагас өдөр болох үйл ажиллагаан дээр 20% хямдрах боломжтой. Хямдрах байгаа. Тэгэхээр 20% хямдралтаагаар зөвхөн энэ үйл ажиллагаан дээр исэн уншигчд маань бол худалдаж авах боломжтой байгаа шүү. Өөр үед л ингэж гоё хямдрахгүй. Тэгэхээр бас ирж номнуудаа худалдаж авцгаагаарай. Бас номнуудаа эхнээс нь унших сонирхолтой хүмүүс бас байж магадгүй. Нэг бол Лууд бүжиг номыг хүлээж исэн уншигчд маань бас байгаа гэж бодож байна. За тэгээд дээрэс нь бол Look TV дээр Game of Thrones сурал маань бол монгол хэлний дуу оруулахтайгаар орж байгаа юм байлээ. Тэгээд үйл ажиллагаан дээр маань бас Can Lounge дээр болж байгаа нэгд өдөр болгоны орой 21 цагаас болж байгаа үйл ажиллагаан дээр маань бол Look TV-гийн хамтарч ажиллахаар болсон байгаа. Сайн өчигдөр бас үйл ажиллагаан дээр бол хамтарч ажилласан. За дээрээс нь одоо сүүлчийн анги гарах өдөр буюу 5 сарын 20-ны өдөр бол бас хамтарч ажиллана. Дээрээс нь хамтарч ажиллагааны одоо хамтран ажиллагааны хүрээнд маш сонирхолтой бэлгэнүүд одоо гаргаж өгж байгаа. HBO-гийн Game of Thrones-ийн маш сонирхолтой аль биесний юм бэлгүүд бол бидний одоо хөтөлбөрт багтдаг pop quiz тэмцээн, аахаа тэмцээнүүдийн шагналд бол өгж байгаа шүү. Дээрээс нь Look TV дээр бол шинэ анги гарсны яг дараагийн 7 хоногийн нэгд өдөр болгон тухайн анги нь монгол хэл дээр дуу оруулалттай гарч байгаа юм байлээ шүү. Тэг үздэхээрэй гэж зөвлөмөр. За ревю рүүгээ орцгоё. За энэ анги бол өстө яаж мэд ярихаа бол мэдгүй байна. Шууд спойлертэй гэдэг нэг дөрт анхааруулчих. Ревю маань бол шууд спойлертэй явдаг байгаа. Тэгээд өстө яаж ярихаа мэдгүй байна. Хүмүүс хоёр хуваагдаж байгаа шиг байна. IMDb дээр хүртэл одоо үнэлгээ өгж байгаа фэнүүд бол ингээд одоо зарим нэг хүмүүсийг фэн гэж нэрлэхэд хэцүү болчиход байна. Тэгээд хоёр хуваагдаад нэг рейтинг хүртэл өгөөд яваад байгаа. Тэгээд энэ дээр би жоохон ер нь энэ жил энэ сизон энэ бүлгийн талаар энэ бүлэг болон энэ бүлгийг хүлээж авч байгаа фэнүүдийн талаараас жоохон яриа өрнүүлмээр байна л да. Жоохон сэтгэлээ хуваалцъя гэж бодож байна. Фэнүүд гээд байгаа мөртлөө хүмүүс нэг тийм хувь хүмүүс рүү нь халдаад, уран бүтээлчд рүү нь халдаад, өөрсдийнх нь ийм үйлдэл болох ёстой байсан, ийм зохиол болох ёстой байсан, Джон Найт Кингийг алах ёстой байсан, Джон юу ч хийсэнгүү одоо юу гэдэг те ингээд хүлээлт үүсгэсэн. Тэр хүлээлтүүдээ бол ингээд хүлээснээр нь болохгүй болонгууд ингээ ууралдаг. За яг доо сэтгэл гомдож мэдээж болно шүү дээ. Тэр бол байж болох зүйл. Фэнүүдийн тийм зүйл байж болно. Гэтэ тэр уран бүтээлчд рүү ханддаг те тэр хүмүүс зөв юм хийсэнгүү гэдэг ийм асуудлыг бол би надаа ерөөсөө таалагдахгүй байгаа. Тэгээд таалагдахгүй шийдвэрүүд надаа бол байгаа. Энэ бүлэгт бол таалагдахгүй шийдвэрүүд энэ ангид хүртэл бас гайхаж байгаа шийдлүүд мэдээж байгаа. Гэхдээ тэглээгээ тэгж халдах шаардлага байгаа юу үгүй юу? Тэрэн дээр ингэж бас хандлага бас буруу байгаад байна гэж бол хараад байна. Дээрэс нь бас ийм ярьж байгаа л та одоо юу гэдэг чинь White Walker болон Night King шүний хааныг бол ингээд эхний бүлийн эхний ангиас хойш одоо суурийн тавьсан мөртлөө сая одоо шүн Long Night анги дээр бол шууд ингээд устгаа ажиллаа. Тэгээд тэрнээс илүү яах байсан бэ гэдэг нэг тал байна. Нөгөө тал нь ийм амархан устгаа ажиллаа гэдэг тал бас байгаад байна. Тэгэхээр энэ дээр бол зүгээр гоё сайхан мэтгэлцэн хийгээч хэдүүлээ гоё сайхан ярилцъя. Яагаад таалагдсан, яагаад таалагдахгүй, яагаад нэгэн зүгээр, яагаад нөгөөд нь зүгээр биш гэж гоё ярилцах хэрэгтэй л гэж бодож байна л да. Түүнээс биш яг ингээл үзий ядаал нэг рейтинг өгөөд тахаар бол гэж би бодохгүй. Яагаад тэгэхээр Game of Thrones сурал маань бол бүх цагийн хамгийн шилдэг сурлуудын нэг хിവэрэ. Энэ бүлэг яаж таалагдахгүй байсан гэсэн тэрийг бол өгөөсөхгүй гэж би бодож байна. Тэгээд чанарын хувьд, хийцийн хувьд, найруулгын хувьд, зураг авалт, техник, технологи талаас дээрээс нь production, costume design энэ олон
зүйлүүд талаасаа болоод Game of Thrones цуврал ямар ч нөхцөлд одоо юу гэдэг үзэгч талаас шүүмжлэгч талаас нэг рейтинг 10-аас 1 рейтинг авахар гэж бол би бодохгүй байна. Тэгэхээр одоо та бүхэн IMDb дээр бас ороод үзээрэй. Тэгэх юм бол одоо сүүлийн 2 анги бол ялангуяа бүр ингээ 10 бараг 20 мянган нэг гэдэг үнэлгээ өгсөн байгаа. Тэр бол зүгээр л үзэн ядахын төлөө ч юм уу үзэн ядах гэсэн өөрийнх нь хүсэжсэн үйл явдал болоогүй болоод ч юм уу тийм одоо өнцгөөс ингэж үзэн ядаж ууралж ингэж байтыг гэж байгаа нь бол надад таалагдахгүй байгаа. Тэгээ аль болох одоо юу гэдэг 2 үзээд үз 3 үзээд үз аль болох одоо юу гэдэг ерөнхий талаас нь харах гэж бас үзээрэй гэж зөвлөмөр байна. Сая өмнөх 7 хоногийн анги дээр анги бол надад маш их таалагдсан. Үнэхээр их таалагдсан. За тэрнээс болоод манай сонсогчд үзэгчд маань бол нэг нь надад ууралж над руу хүртэл дайрсан юм гарсан. Тэгээ би тэрийг бол бас жоохон ойлгохгүй 2 3 хүн ч бас тийм гарсан. Тэгээд тэрний асуудал нь юу вэ нөхөр таалагдах ёсгүй гэдэг өнцгөөс хараад байгаа найгуу хэцүү байгаа. Надад бол хар цагаан гэж хуваагаад байгаа. Тэгэхээр бити тэгэрэй гэж би зөвлөмөр байна. Надад таалагдсан байж болно, өөрсөнд таалагдаагүй гэж гоё ярилцъя. Тэр бол байх ёстой зүйл, гоё мэтгэлцэн байж болно. Сэтгэл хөдлөлтөйж мэтгэлцэн байж болно. Одоо passionate би гэж хэлдэг те. Тэр бол байж болно. Тэгэхээр жоохон хилцүүлгээ өрнүүлэхдээ сонирхолтой өрнүүлцгээе. Тэгээд энэ болгон дээр харин үнэхээр ярмаар байл манай ивент дээр ирээрээ гээд зөвлөчий. Ивентээ жижигхэн тийч реклам чи. Гэхдээ тэрэн дээр бол маш сонирхолтой олон үнцэг гарч байгаа. Яг нүүрээ тулцгаагаад 20 30 хүн суугаад ярих бол маш өөр гарч байгаа шүү. Компьютерийн цаанаас уулзгааж би бэлэгээ дайрснаас илүү сонирхолтой хилцүүлэг өрнөж байгаа. Өөр үнцгээс харах боломж гарч байгаа шүү гэж хэлмээр байна. За энийг бол би заавал хэлэх ёстой гэж бодоод энэ дугаар дээр хэлчлээ. Яагаад тэгэхээр дараагийн ангийн ревю маань бол одоо сүүлчийн анги байна. Тэгэхээр сүүлчийн анги дээр мэдээж ярих юм маш их байх. Энэ цуурлаа бүтэн одоо 72 ангид хэрвээ гарсан 73 дахь анги байна. 73 анги 10 жилийн одоо цуурлаа эргэж хараад ерөнхийдөө дүгнэх байх гэж бодож байна. Тэгэхээр энэ бүгдийг яг энэ талаас яг энэ фэнүүд талаас гэдэг ч юм уу шүүмж талаас хилцүүлэг талаас бол ярих үнцгийг ярих боломж бол олдохгүй байх гэж бодоод өнөөдрийн дугаар дээр энийг ярьлаа. Тэгээд бас сэтгэлээ хуваалцараа. Тэгээд гол нь шүүмж гэдэг нэг зүйл. Тэгээд хувь үнэлээ халдаж дайрах гэдэг бол бас нэг өөр зүйл шүү дээ, тий. Тэгээд гоё эрүүл мэтгэлцэн хэдүүлээ өрнүүлцгээе. За энэ анги бол The Bells гэдэг анги бол маш олон нэг 2 хуваарлаа түрүүний энэ сэдвээ эхлүүлсэн шалтгаан байлаа. Тэгээд би бас өөрөө 2 хуваагдсан. Хамгийн анх үзэж байхад бол 2 хуваагдаа. Би одоо яаж ярихаа сайн мэдэхгүй байна. Эхлээд үзэхэд бол яг 2 хуваарсан. Өөрийгөө 2 хуваацсан байлаа. Тэгээд таалагдахгүй хэсэг байсан, уур хэсэг байсан, маш их таалагдсан, үнэхээр их таалагдсан хэсгүүд байсан. За тэгээд 2 үзсэн. Үйл ажиллагааныхаа өмнө бол яг бэлдээд 2 үзсэн. Тэгээд 2 үзсний дараа бол энэ анги надад маш их таалагдчих гисэн. Тэгээд бас ерөнхий ангийн хувьд таалагдчих гисэн. Гэхдээ таалагдаагүй деталууд мэдээж байгаа, шүүмжтэй хандах деталууд бол мэдээж байгаа. За ер нь эхнээсээ үйл явдлуудыг нь товчхон ерөөхдөө яриад явъя гэж бодож байна. Таалагдаагүй хэсгүүдээ ерөөхдөө дуртай эхлээд. За Varys өмнөх анги дээр бол мэдээж Daenerys-ийн эсрэг одоо уран гэсэн айдиаг бол өгсөн. Тэрэн дээр бол энэ дээр Jon Daenerys юун дээр бол Dragonstone дээр эренгүүт Jon дээр шууд явж чад товчхондоо урвчж байгаа. Энэ хэсэг надад бол яг таалагдаагүй гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр Varys бол бүх юмыг хөшгөний ард тайзны ард ингэж зохицуулж одоо spider шүү дээ тий. Бүх үйл явдлыг бол зохиолын дагуу өөрөө бол цаагуур нь үйл явдлыг одоо чиглүүлдэг ийм дүр уул нь бол зохион байгуулалт хийдэг нууцаар тий. Тэгсэн чинь очиж одоо бүхэл бүтэн Jon Snow дээр очиод шууд ер нь л чамайг хаан болгомоор Daenerys-ийг болгомооргүй байна. Daenerys бол галзуурах гэдэг нь гэдэг л юм хэлчихэж байгаа надад бол жоохон таалагдаагүй. Ягаад тэгэхээр Varys тэхэргүй дүр гэж би бодож чинь дээрээс нь очиж Jon Snow-ыг бол ямар дүр ямар хүн бэ гэдгийг бол Varys мэдчих хэвээр. Энэ юмд бол үнэн чандан дээрээс нь шууд Daenerys-т өөрөө хэлэх бах. Тэгээ Daenerys хэлхээс гадна хизээч Daenerys-ийн эсрэг. За хизээч цаашийн энэ ангийн дараа бол өөр болчлоо. Гэхдээ ямар ч байсан тэр үед бол урахгүй сэтгэл зүйтэй дүр гэдгийг нь бол Ned Stark-тай маш адилхан дүр гэдгийг бол Varys бол мэдчих хэвээр. Ялангуяа Varys болоо Ned Stark-ыг одоо гянданд хоригдож яхад нь цаазаараа уусан тэр үед нь бол нийтдээ харьцажсэн хүн шүү дээ. Тэгэхээр уул нь бас сайн мэдчихэмээр гэж санагдсан. За энэ үед за тэгээд Varys-ыг бол цаазсан. За энэ хэсэг бол яг тэр хэсэг бол харин надад таалагдсан. Цаазсан хэсэг бол ардаас нь тэр Drogon гарч иж байгаа маш гой зураглал байсан. Дээрээс нь Tyrion
Varys хоёрын бас хэсэг айгуу гоёсэн. Дотн мэдээж найзууд байсан. Маш олон бүлгийг олон ангийг хамтдаа өнгөрүүлсэн ийм дөрүүд байсан учраас сүүлчийнх нь мөч бол надад бас таалагдсан. Гоё хийсэн байсан. Тэрний дараа бол Jamie баригдсан гэдгийг ярьжсэн. Daenerys дурдсан. Тэгээ Jamie Tyrion хоёрын одоо сүүлчийн одоо хагцлах хэрэг арай өөр утгатай болчих гээд сүүлчийн салах ёс гүйцэтгэж байгаа гэж хэлвэл зүг юм болов. Салах ёс гүйцэтгэж байгаа ийм хэсэг байсан. Тэр хэсэг уул нь их сэтгэл хөдлөсөн хэсэг байх хэрэгтэй байсан бах маш олон үзэгчд фэнүүд маань бас тэр хэсгийг онцолж дурдж ирсэн. Тэгээ надад бол за жүжиглэлт нь байсан уу эсвэл диалог нь байсан уу бас яг сайн мэдэхгүй нь яг юу нь шалтгааныг нь хэлж мэдэхгүй. Гэхдээ надад тэгээд нэг гой наалдаагүй яг тэгээд сэтгэл хөдлөөгөө харамсалтай нь уул нь тийм хэсэг одоо сэтгэл хөдлөхтэй хэсэг байсан. Tyrion Jamie хоёрын хамгийн сүүлчийн удаа уулзж байгаа хэсэг нь байсан. Уул нь бол гэхдээ надад тэгэж хүрээгүй нь бас би бас жоохон өөрөө ч гэсэн гайгаал нь яг яагаад гэсэн юм бол 2 удаа үзээд хойлон дээр нь тэгээгүй. За тэгээд мэдээж энэчнээс цаашаага шууд дайнлуугаа орж байгаа. За дайнлуугаа ороход бол Red Keep одоо King's Landing-ийн хот байгаа. King's Landing хот дотор Red Keep гэдэг цайз байгаа. Цайзын дотор дахиад юутай одоо хантаа гэх юм уу да. Тэрнлүүгөө ерөөхдөө Red Keep рүүгөө одоо ард иргэдэг бол илүү оруулж хамгаалж байгаа үйлдэлийг бол өмнөх анги дээр Daenerys хийж байгааг бол бид нар мэдсэн. Энэ анги дээр бас тэр үргэлжилж байгаа. Дээрэс нь Golden Company одоо түрээсэлсэн Iron Bank-ийн мөнгөөр түрээсэлсэн Golden Company бол яг дайнд тулаанд бэлтэж байгаа. Дээрээс нь далай талдаа King's Landing хотын далай талдаа бол Euron-ы одоо Iron Fleet те төмөр флот гэх юм уу Iron Fleet болол тулаанд бас бэлтцсэн байж байгаа хэсэг гарч байгаа. За тэнцэнээс бол Daenerys шууд Iron Fleet-ийг сүйтгэхэд дээрээс нь нөгөө хамгаалтанд бэлтсэн байсан, лууны эсрэг бэлтсэн байсан өмнөх анги дээр Rhaegal-ыг устгасан Scorpion-уудыг шууд устгаж байгаа гарсан. За тэрэн дээр бол бас үзэгчд хоёр багж байгаа шиг байсан. Надад бол яг энэ анги дээр хүлээж авах юм бол надад зүгээр санагдсан. Ягаад тэгэхээр луу гэдэг бол үнэхээр хүчрхэг мундаг амтан тэгээд ягаад луу ийм том давуу тал байсан бэ? Дээрээс нь анх House Targaryen-ыг үүсгэсэн. За үүсгэсэн бол биш. Westeros-ыг анх эзэж 7 хаант улсыг үүсгэсэн Aegon Targaryen яаж 3 луутай цөөхөн зэрэгтэйч 3 луутай энэ бүтэн твийг Dornos бусдыг шууд эзэлсэн бэ гэдгийг бол бас тодорхой хэмжээгээр харуулсан санагдсан л да. Гэтэ энэ дэр детальтай ярих юм бол зөндөө асуудал байгаа. Мэдээж энэ Scorpion гэдэг зүйлийг бол 300 жилийн өмнө бүтээгээгүй байсан гэдэг ч юм ингээд олон зүйл бас яригдах байх. Тэр талаар ярихад бол нэвтрүүлгийн маань хугацаа арай амжихгүй бах. Гэхдээ энэ хэсэг бол надад таалагдсан. Гэвч өмнөх анги дээр Rhaegal-ыг алдаг одоо хэсэг бол маш хурдан буулаадсэн. Тэр нь бол энтэйгээ таараагүй нь жоохон тиймэрхүү. Гэхдээ ямар ч байсан Drogonor бол бүх хамгаалтыг устгаад дээрэс нь шууд цөмөрж орж ирээд Golden Company-г устгасан. Ихэнхийг нь устгасан. За тэгээд тэр хэсэг бол надад таалагдаагүй. Яагаад вэ гэхээр Golden Company-г үнэхээр хэрэглэх байсан бол ойлгохтой хэрэгэлсэн бол гоё явах байлаа. За луу үнэхээр тэр ханыг цөмлөөд дэлтлээд Golden Company-г ихэнхийг нь устгасан ч гэсэн үлдсэн Golden Company бол тэнцээ нэгдээд Unsullied-тай тулдах ёстой байсан болоо гэж би бодож байна. Дээрээс нь Golden Company-г одоо commander те удирдагч нь Harry Strickland гэж дүрийг маш сонирхолтойгоор уул нь бол оруулж ирсэн. Тэгээд энэ дүр тэнцээ барыг инээдмийн кино шахуу ухарж гүйж явж байгаа, зүхтаж явж байгаа Grey Worm-д алуулж байгаа хэсэг гарсан. Тэр бол надад үнэхээр таалагдаагүй. Тэр хэсгийг илүү гоё хийж болох байсан. Тэр дүр Grey Worm-тай тулалдж байгаад маш гоёор тулалдж байгаад өгч болох байсан болов гэж би бодож байна. Ягаад тэгэхээр 20 мянган одоо хөлсний армийн одоо өдөрт 20 мянган хүний бүрэлдэхүүнтэй хөлсний одоо залуучд гэхээр хүндэг болох гэдэг нь одоо хөлсний арми тийм ээ. Тэр хөлсний армийг өдөртж байгаа хүн бол ягаад ч тийм одоо хулчгар ч юм уу те ийм хүн бол байхгүй бах. Уул нь бол гэтэл энэ дээр бол илүү Dario хавцаа те илүү Dario шиг илүү тийм одоо юу ч хийхээс буцахгүй юм дүр байх хэрэгтэй байсан болов. Тэгээд Grey Worm-тай мэдээж тулдж байгаа гэсэн бол бас сонирхолтой байсан баг гэж бодож байна. За тэгээд тэрний ачаал бол мэдээж King's Landing хотыг цөмрөөд эзлээд эхэлж байгаа. Тэр хэсэг бол гарч байгаа. За тэнцэнэс дараа нь бол Beowulf буюу одоо энэ ангийн гол хэсэг байсан хонх дуурж эхэлж байгаа. За хонхыг бол яг тэр дуурах мөч хүртэлх хэсгийг бол маш сайн хийсэн байсан санагдсан. Надад бол тэр хэсгийг бол маш их одоо юутай теншнтэй гэж ярьдаг те маш их одоо яач бол юу болох бол гэсэн юм одоо амьсгаагаа твцсэн бүр ингээд хөлсмөс гараад үдчихэж байхад бол одоо яах бол гэсэн юм төгшүүртэй юм гоё хийсэн байсан. Харин Daenerys-ийн шийдвэр. За Daenerys бол тэн дээр хонхыг хүлээж агаад уур нь хүрээд бүр ингээд твчиж ядаа. Тэгээ хонх дуурсны дараа Red Keep цайз руу одоо харж агаад твчлэлт одоо тэгшэр алдаад шууд King's Landing хотыг шатааж эхэлж байгаа юм хэсэг гарсан. За энэ хэсэг бол
одоо үзэгчдийг тэр чигээр нь хоёр хуваагаад бүр өстө баг үзэгчд хоорондоо игний дан болгох нь холгүй. Дээрээс нь нөгөө нэг хоёр продюсер ч одоо барьж идэх нь холгүй. Ийм л юм болж байна. Эхний удаа үзэхдээ болоод би яг энэ хэсэг дээр гайхажсэн л та. Юу болчихв? Яагаад гэсээр байгаа л таарсан. Тэгээд төгсгөл ерөнхийдөө ангийн төгсгөл хүртлийн толгой дотор ингээд давхар бодогдож явсаар байгаа л дууссан л та. Үйл явдлаа үзэнгээ. Тэгээд хоёр дахь үзэгдэл бол надад хамаагүй таалагдсан. Дээрээс нь маш олон шүүмжлэгчдийн одоо шүүмжүүдийг, видеонуудыг, подкастуудыг, сэтгэлдлүүдийг уншлаа, харлаа. Бас фэнүүдтэйгээ бас нэгтгэн ивент дээр бас сэтгэлдээ хуваалцаж бас яриа өрнөлөө. Тэгээд хоёр дахь үзлээ. Энэ бүгдээс харахад бол надаа арай өөр илүү хөнгөн санагдчих. Хөнгөн гэдэг нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг яагаад ингэсэн бол доо гэж дургу үржсэн нь бол байхгүй болоод харин нэрээ ингэсэн юм ба штэ. Яагаад ингэсэн гэдгийг нь илүү ойлгож ирсэн л дээ. Миний хувьд бол тэгээд энэ шийдвэр бол яг үр дүн дээрээс нь Daenerys-ийн шийдвэр надад сэтгэл нийтж байгаа гэсэн үг бол биш. Надад таалагдаагүй. Яг хийц талаасаа бол яагаад гэдгийг нь бол би хүлээн зөвшөөрж байна гэсэн үг. Яг Daenerys-ийн дүрийн үйлдэл надад таалагдаагүй ч гэсэн зохиолч талаас хийж байгаа үйлдэл нь бол таалагдсан гэж хэлж болно. Иймэр тий. Яагаад гэдгийг би бас нэг жижигхэн шалтгаанууд нь ч бас дурдсан байна л да. Юу вэ гэхээр Daenerys бол анханасаа Cersei хоёрын энэ дээр бас нэг сонирхолтой юм гарч байгаа. Jon ч гэсэн. Юу вэ гэхээр энэ дөрүүд бол анханасаа хаан юм уу, хатан юм уу, ямар нэг их мэдлийн одоо байр суурьнд төрөөгүй өсөөгүй дөрүүд бүгдээрээ. Cersei бол хаан хүнтэй одоо хунтаачтай буюу Rhaegarтай гэрлэн гэсэн мөрөөдөлтөй хүүхэд өссөн. Тэгээд Роберттай хаантай гэрлсэн. Тэгээд хатан байж байгаад бол сүулдэ өөрөө яг их мэдлэлтэй хатан болсон. За Daenerys бол Viserys-ийн дор өссөн. Viserys хаан болох хэрэгтэй байсан. Тэгээ Viserys-ийн баг хатанч болж магадгүй. Ийм болол сэтгэлдээ өссөн 13 4 нас хүртлээ. Jon бол бүр будаж тийм ээ. Шүний харуул болоод яваад гисэн. Ийм байсан. Гэтэл энэ дөрүүд маань бүгдээрээ маш том их мэдлийн маш том юм хэсэгт очсон байгаа учраас энүүгээр би юу илэрхийлэх гээд байна гэхээр энэ дөрүүд маань анханасаа ийм сэтгэл байгаагүй. Энэ зүйлүүдэд заас яг хангалттай бэлэн биш байдалтай байсан болоо гэдгийг бол Cersei-гийн сүүлийн 3 бүлгийн үйлдэл дээрээс нь Daenerys-ийн сүүлийн 2 бүлгийн үйлдэл харуулж байгаа болоо гэж би бас хувьдаа бодож байна. Дээрээс нь Daenerys-ийн бас нэг сонирхолтой зүйл энэ шийдвэрт хүрсэн зүйлүүдийн шалтгаануудын нэг бол мэдээж өөрийнх нь итгэлт хүмүүс. Barristan Selmy насурсан, Jorah Mormont насурсан. За тэгээд мэдээж Missandei өмнөх анги дээр мэдээж насурсан. Дээрээс нь Grey Worm бол хамгийн одоо итгэл найдвартай хүн байгаа бах. Гэхдээ тэр Grey Worm бол цэргийн командлагч хүн. Tyrionтэй бол мэдээж харилцаа маш тааруу байгаа. Тэрийг бол бүр 7 дугаар бүлгээс хойш болол тийм байгааг үзэгчд бол мэдж байгаа. Tyrion 100% итгэхгүй байгаа. Дээрээс нь Varys бол мэдээж 100% итгэдэггүй. Ийм байгаа нөхцөл байдал байна. Дээрээс нь Jon дуулан хайртай. Гэтэл Jon бол яг 7 хаан тусын яг зөв одоо rightful юу болчиход шүү дээ. Хаан байх хэрэгтэй болчиход байна. Тэрийг бол мэдчихээ. Дээрээс нь Jon бол Sansa-д хэлсэн. Sansa нь Tyrion Varys хэлээ. Тэгээд Varys-ийг цаадалсан. Тэгэхээр Jon хүртэл одоо итгэхгүй байгаа. Jon-ыг хүртэл одоо өөрөөхөө талд гэж бол бодохгүй байгаа. Болчихж ин л та. Ягаад тэгэхээр Jon хичнээн хаан ширээг хүрсэхгүй байгаа ч гэсэн, хаан сэнтийг хүсэхгүй байгаа ч гэсэн хэлэх ёстой гэд хэлсэн. Тэрнээс нь болоод ийм охин асуудал гарсан учраас Jon итгэхгүй байгаа. Тэгэхээр ер нь бол өөрийнх нь хайртай хүн үлдсэнгүү анханасаа манай хүн бол импульс ихтэй яг сэтгэл хөдлөл уураар бол маш олон үйлдэлийг гаргаж исэн, маш олон хүнийг одоо устгаж исэн ийм түүх бол байгаа. Маш олон анги дээр тийм бол гарч исэн шүү дээ. Тэгэхээр тэр болгон энд бол маш их нөлөөлж байгаа гэж хэлмээр байна. Гинт ингээд шууд галзуу хаан болоод Mad Queen болчлаа гэж бол би бодохгүй байна. Энэ бол яг өдийг хүртэл бол маш олон бүлгийн олон үйл явдлын бол одоо үр дагавар гэж би бодож байна. Анх үзүүд бол надад тийг санагдаагүй, би яг үнэ хэлье. Анх үзүүд бол тийг санагдаагүй. Хоёр дахь үзээд маш олон юмны дараа бол ингэж бодогдож байна. Дээрээс нь болвол яг сүүлийн 2 бүлэг бол яг ингэж маш их ярьсан шүү дээ. Яг шууд Red Keep одоо King's Landing-ыг эзлэх боломж байгаа, эзэлчмээр байна гэж маш их ярьсан. Гэтэл мэдээж зөвлөхүүдэнд ялангуяа Tyrion бол энийг маш их болиулсан шүү дээ. Болиулсан. Ер нь бол хажуу талаас нь энэ уурыг нь барь сэтгэл хөдлөлийг нь барихыг маш их хичээжсэн. Одоо бол харин сая Tyrion хүчгүй болсон. Бусад итгэл дах хүмүүс нь зөвлөх хүмүүс нь бүгдээрээ байхгүйсэн. Дээрээс нь зөвлөхөө сонсгоо байлаа тодорхой хэмжээгээр удаж байгаа. Гэсэн ийм одоо өнцөг бол байна. Дээрээс нь би нэг хэсгийг бол оруулъя гэж одоо ярих гэж бодсон. Aemon Targaryen одоо Maester Aemon те одоо манай Jon Sam хоёрын одоо үлгэр жишээ хүн байсан. Night Watch-ийн Maester байсан. Maester Aemon хинд Daenerys-ийн тухай ярьдаг Jon. Тэрнээ ярихдаа бол
яг өмнөөс нь ингэж харамсаж, гомдож, уурн өгсөн байгаар Aemon Targaryen бол Daenerys-ийн тухай ярьдаг хэсгийг би бас санаад дурдмаар байна л да. Тэр хэсгээр бол Targaryen alone in the world is a terrible thing гэж Aemon Targaryen хэлдэг. Дэлхий дээр ганцаархнаа Targaryen байх бол маш аюултай, маш харамсалтай, маш аюултай ийм зүйлээ гэж хэлжсэн хэсэг бол надад санаанд орсон. Тэгээд тэр үсэг энэ дээр тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа болоо гэж бодож байна. За тэгээд Jon Daenerys-ийн үйлдэлээс гадна энэ хэсгийн Daenerys-ийн үйлдэлээс хамаарад энэ хэсэг дээр болж байгаа үйл явдал маш сонирхолтой байсан. Энэ хэсэг дээр бол мэдээж маш удаан хугацаанд хүлээсэн Clegane Ball гэж ер нь бол 90-ад оноос хойш байсан юм таамаг байдаг. Номны таамаг байсан. Sandor Clegane, Gregor Clegane буюу Hound Mountain хоёр хоорондоо одоо тулдах хэсэг. Тэр маань боллоо. За тэгээд тэр хүртэлх хэсэг бол айгу гоё байсан. Тэрний өмнө бол Arya хин хоёр Sandor Clegane хоёр маань бол яг Cersei болон Mountain-ыг устгахаар хоёулаа зорилгоо бүтээхээр явж байгаа хэсэг дээр яг Arya-г зогсоогоод Sandor Clegane чи над шиг болохыг хүсэхгүй байгаа үстэй. Тэг өшөө хонцноор амьдралаа авч чиглүүлмээргүй байгаа үстэй. Бол чи надтай явах юм бол үхнэ гэж хэлээд одоо Аряг үлдээж байгаа надад үнэхээр таалагдсан. Тэр хэсэг энэ ангийн хамгийн гоё хэсгүүдийн нэг байсан. Сэтгэл маш их хүрсэн, сэтгэл маш их хөдөлсөн гоё хэсэг байсан. Тэгээд яг Hound Sandor Clegane явсны дараа бол араас нь хин Arya Sandor гэж дуудаж байгаа надад маш их таалагдсан. Sandor гэж дуудаад thank you баярлаа гэд. Тэгээд явж байгаа нь бол сэтгэл үнэхээр хүрсэн. Би хэрвээ андуураагүй бол энэ цувралын турш Sandor Clegane-ийг яг Sandor гэдэг нэрээр нь хинж дуудаагүй санагдаж байна. Би андуураагүй бол ганц хоёр удаа байж магадгүй байсан ч маш зүүн баг. Ихэнхдээ Hound гэж нэг дандаа хүмүүс дууддаг. Тэгэхээр энэ бол надад маш гоё байсан. Тэгээд ийм охин шиг гэх юм уу. Харилцаа бас надад таалагдсан. За тэгээд бас энэ ангийн инээдтэй хэсгүүдийн нэг бол мэдээж Clegane хоёр Clegane хоорондоо тулалдж байхад бол тулалдах гэж байхад Qyburn үгсэн. Qyburn-ыг бол Mountain шууд ерөөсөө тэнцээ тушаалын сонсохгүйгээр шууд алчихсан. За тэр хэсэг бол маш том сюрприз байлаа. Тэр хэсэг таалагдсан. Тэрнээс гадна Hound хин хоёр Mountain хоёр бие биентэйгээ л тулалдах сонирхолтой байсан учраас Cersei хайж байгаа чимээгүйхэн алхаад цутааж байгаа хэсэг бол мэдээж энэ ангийн инээдтэй хэсгүүдийн нэг бас байлаа. За тэгээд мэдээж энэ хоёрын тулаан бол анх үзэгд бас нэг таалагдаагүй. Бас яг хоёр дахь үзэгд бол надад маш их таалагдсан. Ягаад тэгэхээр энэ хэсгийн зураг авалт маш гоё байсан. Дүрслэл үнэхээр гоё байсан. Энэ хэсгийн концепт артууд ямар гоё байсан бол гэж би бас төсөөлж байна. Тэгээд энэ хоёрын тулаан маань бол надад яг эвлүүлэг жоохон муутай байсан гэж хэлж болно. Яг тулж байгаа хэсгийг нь гоё гаргаагүй. Гэхдээ яг зураг авалт талаас яг ерөнхий зураг авалт талаас бол маш гоё байсан. Тэгээд дөрүүд бол тулаан ерөнхийдөө дажгүй байсан эвлүүлэг сулж гисэн. Тэгээд сүүлд нь бол мэдээж хин амиа золиослоод хин хоёр бол хуйла Great Keep-ээс унаад ерөнхийдөө энэ хоёрын зохиол маань бол дууслаа. Hound маань бол эхний ангиас байсан энэ дүр маань бол ингээд дуусч байна. Тэгээд энэ бол бас тодорхой хэмжээгээр харамсалтай бас зохиол, харамсалтай дүр. Амьдралынхаа турш ерөнхийдөө нэг үйл явдлаас ах нь өөрийг нь шатааснаас болж амьдрал нь чиглэгдэж явсаар байгаад зүрүүлээд ахтагаа цуг одоо ахыгаа алаад ч гэх юм уу ахтагаа цуг ингээд өндөрж байгаа юм хэсэг гасан. За тэгээд энэ Daenerys-ийн одоо хийж байгаа үйлдэлээс нөлөөлж байгаа гол зүйлүүдийнх нь бас нэг бол надад бас энэ ангийн хийц талаас таалагдсан зүйл юу байсан бэ гэхээр King's Landing хот дотор юу болж байгааг харуулсан надад бас гоё байсан. Би бас энэний үр дүнг дараагийн анги дээр гаргах болоо гэж бодож байна л да. Яагаад King's Landing хотын ард иргэдийн зүгээс одоо Daenerys-ийн одоо энэ хотыг шатааж байгаа хэсгийг харуулсан бай гэдэг бас сонирхолтой. Ямар ч тэр шийдэл бол надад таалагдсан. Үр дүн дараагийн анги дээр мэдээж гарах бах. Энэ шийдэл бол надад маш их таалагдлаа. Ямар ч байсан ямар их сүйтгэл явж байгаа, ямар их хүн өгч байгаа, ямар их зовлон авчирж байгаа гэдгийг бол харуулсан. Ямар ч байсан тэрийг харуулж байгаа бол надад маш их таалагдсан. Тэгээ тэрийг бол одоо хинээр ч юм уу Jonny дүрээр дээрээс нь Arya-гийн өнцгөөс бол маш их харуулсан. Тэгээ тэр хэсэг ямар их сүйтгэл, ямар их тэнцээ хүм зовлон авчирж байгаа, ямар их гал, ямар их одоо нүсэр юм болж байгаа вэ гэдгийг бол харуулсан надад маш их таалагдсан тэр өнцөг бол. За тэгээд төгсөлд бол тэр дунд Arya маань бол ерөнхийдөө бараг Астамтай болчихоо яв. Манай бас фэнүүдийн нэг нь манай кино сонсогчдын нэг бас тэгээ бичсэн байсан шүү дээ. Arya бараг Астамтай болон галтлаа гэж бичсэн байсан. Дээрэс нь Jon энэ дунд бол яг ухаарч эхэлж байгаа. Яг юу болоод энэ ч одоо ямар амарын болоод байна гэсэн ухаарлыг агаад болоод цэргүүдээ
ухраагаад ерөөхдөө гарч байгаа хэсэг гарсан. Тэр бол яг Johnny дүрийн дагуу байсан санагдаж байна. Надад зохиолч талаас бол тэрэн дээр нэг алдаа гаргаагүй байх гэж бодож байна. Тэгээд юуны хэсэг байгаа. Jamie Cersei хоёрын хэсэг байгаа. Jamie Cersei руу явах замдаа бол Euronтой таарлаж байгаа хэсэг надад үнэхээр таалагдаагүй. За яг шудраг хэлэхэд бол үнэхээр таалагдаагүй. За яг таарлаж болно. Өвчээр таарлуулчихж байгаа. Тэгээд таарлуулчаад тэр тулааны хэсэг бол за ядаж Sandor Clegane, Gregor Clegane хоёрын хэсэг шиг гой зураг авалттай ядахта байгаагүй. Дөрүүдийн сэтгэл хөдлөл бол хоорондоо ядаж авцалтаатай дөрүүд учраас бидний үзэгч талаасаа илүү рисктэй байгаагүй. Тэр бол Еврон үхэхийн тодорхой за Jamie гимтгийн үед л гимтсэн. Гэхдээ Jamie тэнцээ зүгээр Евронд алуулаад дуусна гэж бол байхгүй л байсан. Тэгээд тэр дулаан таалагдаагүй. Дээрэс нь энэ Еврон гэдэг дүр бол ерөөсөө надад таалагдахгүй байсаар ирсэн. Анхны бүлэг дээр бол дайггүй байсан санагдаж байна. Тэгээд ерөөсөө төгсөл рүүгээ 7 дугаар бүлгээс хойшоо бол ерөнхийдөө таалагдхаа болчихсон. Тэгээд таалагдахгүй явсараа дууслаа. Тэгээд энэ тулаан бол надад үнэхээр хийц талаасаа ч тэр одоо шалтгаан талаасаа ч тэр өр нөлөө талаасаа ч тэр надад бол шал хоёрын хооронд байсан санагдсан. Сул үг хэрэгжилж ойлгуулчлаар үзэгчтэй. За тэгээд цаашаа бол Cersei-тэй уулзаад төгсгөл хэсэг хүртэл харин надад бол айгүй таалагдсан. Тэгээд хүмүүс бас тэгж явах шиг байсан. Энэ дэр Jamie дээр маш том сэдв байгаа. Юу вэ гэхээр Jamie redemption буюу одоо өөрийгөө дахиж олоод зөв хүн болоод сайн хүн болоод одоо сайн хүн болгоч юу бахтай одоо анхнаасаа л Aerys Targaryen-ыг алсан шалтгаан хотыг шатгах гэсэн учраас алсан шүү дээ. Тэгээд Kingslayer болсон. Тэр нь ерөнхийдөө тэрийгэ дагаад тэрийгэ ерөнхийдөө одоо тэр өөрийнхөө хувь хүнийхээ тэр талыг илүү одоо дагаад уул нь бол маш олон зөв шийдвэрүүдийг хийжсэн. Дээрээс нь тэрийгэж бодоод хэнийг Cersei-г орхиод өгтлөлтөд тулдгаад Winterfell руу явсан. Уул нь бол тэгээд ерөнхийдөө дүрээ хайчлаа. Зохиолчд бол дүрийг шууд хайчлаа. Яг энэ одоо өөрийгөө олж энэ олон season тэгээ олон бүлэг явж ин өмнөх галдаануудаа засаад сайн үр дүнтэй сайн шийдвэрүүд үйлдэлүүд хийх гэжсэн энэ дүрийг алаа ажиллаа гэж ашигсан. Надад бол тэг санагдаагүй. Ягаад тэгэхээр яг цаанаа болоо Cersei тайртай хിവэрэ байсан. Цаанаа бол өөрийгөө ямар хүн гэдгийг мэдчихсэн. Brienne хэлээд явахдаа бол өөрийнхөө хийсэн бүх алдаануудаа маш том орн бүр тодтогч дурддаг. Тэгэхээр ер нь бол Jamie өөрийгөө юу гэдгийг мэдчихсэн, ямар шалтгаантай гэдгийг мэдчихсэн. Эцэст нь Cersei-тэй цуг энэ ертөнцид ирсэн, Cersei-тэй цуг энэ ертөнцөөс явна гэдгийг мэдчихсэн болов гэж би бодож байна. Тийм ч учраас энэ хэсэг бол надад таалагдсан. Анхных дээр мөн би бас гайхаж исэн, хоёр дахь үзэгд бол надад харин таалагдсан юм хэсэг байсан. Тэгээд энэ хэсэг бол гоё хийсэн байсан. Жүжигчин одоо Lena Headey Cersei-гийн жүжигчин маань бол яг энэ хэсэг дээр үнэхээр гоё жүжигсэн байсан. Энэ анги дээр бол гоё байсан. За тэгээд мэдээж Jamie Cersei хоёрын маань бол төгсөл надад их таалагдсан. Тэгээд гоё эсүүдийн нэг байлаа. Тэгээ ганц шүүмжтэй хандах юм бол Cersei энэ бүлэг дээр ер нь хийх одоо үйл маш бага байлаа. Би нөгөө нэг юугаар ярьжсэн, тамаг контентээр ярьжсэн. Ерөөсө цонхоор харж хөрх янтан зогссоор бол дууслаа. Гэхдээ эцсийн мөчийн хэсгийг бол үнэхээр сайн жүжигсэн байсан. Тэр хэсэг бол үнэхээр гоё хийсэн байсан. Энэ бүлэг дээр данч харамсалтай нь Cersei гэдэг энэ том дүр маань бол баг үүрэг ролгүй шахуу байсан нь бол жоохон харамсалтай байна. Миний хувьд бол гэхдээ ямар ч байсан одоо ингээд дуусчлаа энэ зохиол маань бол яг энэ хоёрын хувьд Jamie Cersei хоёрын хувьд. За тэгээд төгсгөлийн хэсэг. За төгсгөлийн хэсэг дээр бол Arya-гийн хэсгүүд байгаа. За Arya бол энэ бүр одоо энэ баг цөмийн дайм болцсон ч юм уу одоо баг нуранг тоос шороо маш том сүрэл дунд бол цогцнууд дунд сэрж байгаа. За тэгээд энэ дунд ингээд явж байгаа тэнцээ хиний унжсан Harry Strickland-ийн унжсан морь дунд нь явж байгаа. Тэрийг зарим хүмүүс яагаад энэ амар юм одоо гал сүрэл дунд морин гараад ирчихв гэж асууж ахшиг гэсэн надад бол тэгж асуух шаардлагагүй санагдсан. Энэ бол зүгээр цэвэр синематик үзэр талаасаа артистик шийдвэр гэж надад санагдсан. Тэгээд тэр хэсэг дээр бол ерөнхийдөө Jamie гэнэ Arya бол тэр морийг унаа цаашаа яваад өгж байгаа. Ингээд дуусч байгаа. Тэр хэсгийн зураг авалт надад үнэхээр гоё байсан. Гайхамшигтай зураг авалт. Бараг тэр хэсгийг аль ч хэсгийг нь паузлаад wallpaper болгоод тавьчмаар ханын зураг болгоод тавьчмаар ийм гоё хэсгүүд бол байсан. Тэгээд одоо бол эцэст нь яг ревюийнхаа эцэст нь ярихад хамгийн сонирхолтой юм нь бол яг дараагийн анги юу болох вэ гэдэг үнэхээр учир бүтээлэг байна. Маш сонирхолтой байна. Game of Thrones-ын гоё юм тэр шүү дээ. Дараагийн анги яах вэ гэд ер нь анхнаасаа үзсэн хүмүүс мэдчихэл байгаа. Анх үзэж байхдаа дараагийн анги дээр юу болох вэ? Хин яах вэ гэдэг болол энэ цувралын маань хамгийн гоё юмнуудын нэг бол байдаг. Тэгээд
энэ сүүлчийн анги бол тийм хүлээлтийг үүсгэж байгаа надад бол үнэхээр сэтгэл гоё байна. Тэгээ энэ нэг дээр таалагдаагүй зүйлүүд би сая дурдсан Еврон Джеймиг эсгүүд бол таалагдаагүй. За тэр Golden Company-г ашиглаж байгаа бол үнэхээр таалагдаагүй. Varys John дээр шууд очиж байгаа бол надад үнэхээр одоо муухайгаар хэлэхэд тэнийг санагдсан. Залхуу writing санагдсан эсгүүд бол надад зөндөө байсан. Гэхдээ нийтдээ бол энэ анги маань маш их таалагдсан. За тэгээд дараагийн анги маань бол 5 сарын 20-нд гарна. Мэдээж дараагийн анги гарсан өдөр 5 сарын 20-ны өдрийн орой 21 цагаас одоо энэ ревювийг маань одоо боломжтой болгож байгаа хамтран ажиллаж байгаа спонсороор ажиллаж байгаа Cannes Lounge дээр маань бол үйл ажиллагаа маань болон хилэлцүүлэг болон сүүлчийн ангийн дараах хилэлцүүлэг маш сонирхолтой авах гэж бодож байна. Дээрээс нь Look TV-ийн хамт олон маань хамтарч ажиллаж байгаа Look TV дээр бол шинэ ангиуд болол бүгдээрээ нэгд өдөр шинэ анги гарснаас дараагийн нэгд өдөр болгон Монгол дууралтайгаар хасалтгүйгээр одоо хасалтгүй хувилбараар гарч байгаа юм байл шүү. Тэгэхээр үздэгээр хийж хэлмээр. Тэгээд мэдээж Look TV-ийн хамт олон бас давхар нэгд өдөр болгоны орой 9 цагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааны маш сонирхолтой уралдаан тэмцээнүүд одоо pop quiz тэмцээн, ааха тэмцээнүүд дээр Look TV-ийн хамт олонны маш гоё одоо HBO-гийн Game of Thrones-ийн албан ёсны маш гоё шагналууд бас өгж байгаа шүү гэж хэлмээрэн тэрийг дурдмаараа тэгээд эрцгээгээрээ одоо 5 сарын 20-ны орой 9 цагаас болох нь тэгээд эрцгээгээрээ хамтран ажилласан бүх байгууллагуудаа баярлалаа. Тэгээ мэдээж хамгийн сүүлд нь нэмж дуртад энэ хагас өдөр 5 сарын 18-ны өдөр гал мөсний дунд цувралын 5 дахь бот ном болох Лууд бүжиг номын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа мөн Cannes Lounge дээр Монсуудтай хамтран зохион байгуулж байгаа нээлтийн үйл ажиллагаа маань бол мөн Cannes Lounge дээр 3 цагаас өдөр болно шүү дээ. Тэрэн дээр бол манай одоо энэ номны маань орчуулгын редактор хүм ирж маш сонирхолтой яриаг өрнүүлнэ, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Номын борлуулалт явагдана. Бүх бот ном тэнцээ борлуулагдана. Бүх бот номын аль ч хувилбарыг бүгдээрингийн ч юм уу аль ч бот номыг авсан 20% хямдралтайгаар борлуулагдах юм шүү. Тэгээд юу болвол номны хувьд бол юу байгаа? Зөвхөн үйл ажиллагаан дээр номны нээлтийн үйл ажиллагаан дээр 20% хямдрах юм. Өөр үедээ л ингэж хямдрахгүй. Тэгэхээр ийм маш гоё боломж гарч байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн 5 сарын 18-нд буюу энэ хагас өдөр бас эртгээрэй гэж зөвлөмөр байна. Маш сонирхолтой хэлэлцүүлэг болно. Энэ ангийн талаар хэдүүлээ гоё сууж байгаа ярилцсан ч бас болно шүү. Маш гоё уралдаан тэмцээнүүд бас болно. За тэгээд Game of Thrones ревютэй дээрэс нь X35 нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Ивент тэтгэгчээр хамтран ажиллагчаар одоо хамтран ажилласан ивент тэтгэгчээр хамтран ажилласан Romano Brand, Монсудрын хамт олон, за Look TV-гийн хамт олон, Cannes Lounge-ийн хамт олондоо бол талархлаа илэрхийлээ. Та бүхэн байгааг бол мэдээж энэ ревю маань бол болох боломжгүй. Энэ нэвтрүүлэг маань бол илүү сонирхолтой болж байгаа юм шүү. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Дараагийн дугаар үнэхээр сонирхолтой байх нь байна. Дараагийн дугаар дээр одоо сүүлчийн анги байна. Одоо яаж ярихаа бол яаж бэлдэндээ л гэж одоо айж энэ да би бол тэгээд маш сонирхолтой хилцүүлэг өрнөх байх. Дараагийн ивентээр уулзцгаая. Дараагийнхаа дугаараар уулзцгаая баяр та.